хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улс дөмж хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 35 жил өнгөрчээ. 1991 оноос хойш нийт 2019 аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувь цаг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг хувьчилж улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хөгжлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон. 2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд үтс, зам тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцааны салбаруудад толгой компани 84, тэтгэврийн охин хараат компани 17, нийт 101 төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой компани үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. Тэтгэврийн компани үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна. Төрийн өмч компани үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудит хийсэн санхүүгийн нэгсэн тайлангаар 59.4 их төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 74.3% эзлэх хөрөнгөтэй байна. Нийт орлого 26 их найд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.5%. Нийт өр төлбөр 23 их найд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 29%. Тай тус тэнцэж байна. Засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн өмч компани засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үе шатлалаа хөгжлийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд шинэ нэтгэл, эрс шинэтгэл Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд төрийн өмч компанийн засаглалыг олон улсын компанийн засаглалын зарчим шилжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг хариуцлага нэмэгдүүлэх, өмчийн харилцааны бүртгэл, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангуулах, цахим шилжилт хийх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгацсан. Иймд төрийн өмч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулалт санал болгох хувьцааны хувь хэмжээг үндсэн чиглэлээр тодорхойлсны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдэлд байх өмчийн хурааг дахин тодорхойлох, төрийн өмчт компани үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэж, ангилалт тусварын онцлог тулгуурлан төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ялгамжтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн давхарцсан чиг үүрэгтэй үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, цэгцлэх үүднээс чиг үүргийн давхарлыг арилгах, бүтц оронтойг оновчлох замаар төрийн өмч компани үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Төсөлд эхний ээлж нь олон нийт нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулахаар дараах компаниудыг тусгасан. Төрийн өмч дараах 18 хуулийн этгээдийн энгийн хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Үүнд Монголын цахилгаан холбоо компани, хөдөө аж ахуйн бирж компани, үндэсний давхар даатгал, Монголын хөрөнгийн бирж, хөдөө аж ахуйн корпорац, Шиваава, Багнуур, Мят зэрэг төрийн өмч компани, төрийн банк, Эрдэнэс 5-толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Chemical Minerals, Дулааны 3-р цахилгаан станц, Дулааны 4-р цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Дархны Дулааны цахилгаан станц, Амгалан Дулааны станц. Төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой дараах 8 компани төрийн эзэмшлийн хувьцааг худалдана. Дулааны шарын гол төрийн өмч хувьцаат компани, Эмчхо, Монгол шуудан, Багнуурын Дулааны станц, Налаахын Дулааны станц, Хөвсгөл Дулааны станц, Хов Дулааны станц, Улаангомын Дулааны 2-р станц. Дараах 7 төрлийн төрийн өмч хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд Эрдэс Монгол цахилгаан дамжуулах үндэснээс сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, мэдээлэл технологи үндэсний парк, Автоимпекс, төвийн бүсийн хүнс хөнгөн үйлдвэрийн технологийн корпорац, автозам засвар ашиглалтын нэгтгэл, дээрх компаниудын хувьд нээлттэй хувьцаат компани болгохын тулд компанийн засаглалыг шинжлэх, санхүүгийн тайланд нь хөндлөнгийн аудит хийх, ил тод мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ өмнөх жилүүдийн хувьчлалын хэрэгжлийг нэгтгэн дүгнэж
зайг төрийн мэдэл байх өмчийн үрээг дахин тодорхойлсны үндсэн дээр давхарсан чиглэлтэй үр ашиггүй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах цэгцлэг асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Тодорхойлбол Монгол Улсын их хурлаас 2001-ээс 2022 оны хооронд төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг 5 удаа баталсан боловч хэрэгжилт хангалтгүй 33%-тай. Давхарсан тоогоор нийт 115 хуулийн этгээдийг хөгжлөх, өөрчлөн байгуулахаар заасан ч дийлэнх хувь нь хэрэгжээгүй байх тул дээрх үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авах арга хэмжээний саналыг мөн төсөлд тусглаа. Төрийн өмчийн хувьчлах бодлогыг хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, хуулийн этгээдийн бодит үнцийн үнэлгээнд тулгуурлан тогтоож, үе шаттай ил тод хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Төсөлд төрийн өмчт хуулийн этгээдийн хувьцааг биержээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөлт байгуулахын ээлжинд авах арга хэмжээний саналыг туссан болохыг энэ ташинд дурдъя. Улсын хурлын дараах эрхэм гишүүдээ төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөлт байгуулах хувьцааг 2026-аас 2028-нд биержээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг хэрэгэлсэн шийдвэрлэхийг та бүхэн хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.